За цар захлын үед одоо энэ COVID-19 гэдэг вирус гарч ирснээс хойш Монгол улс 1-р сарын 27-нд хилээ хаасан. Тэрнээс хойш одоо нийтдээ ингээд өдий хүртэл яг 10 сар бид нар аялал жуулчлалын компаниуд өмнө ашиг орлогогүй ажиллаж байна. Энэ өөрөө одоо ингээд одоо жишээ нь манай компани дээр одоо нийт бол манай компани 13 ажилтнад одоо цалин төлдөг. Гэхдээ одоо бид нар эхний 9 сарын хувьд бол бас өөрсдөө ашиг орлого үүсгэхийн үндснээс дотоодын зах зээл дээр ажиллаж байсан боловч бас дотоодын зах зээл дээр бас нэг тийм амжилттай ажиллах боломж бас их бага байна. Тийм учраас 9-р сарын 1-ээс эхлээд ажилчдынхаа ажиллах цагийг бууруулад нийт ер нь бол манай компани ажилчид нэг 7 хоногт 40 цаг ажилладаг байсан бол одоо нэг хүн нэг 15 цаг ажилладаг болгоод нийтдээ ажилчдынхаа цалиг нэг 48%-аар бууруулсан ийм одоогийн байдлаар одоо байдалтай байна. Тэгэд хэрвээ энэ байдал маань ингээд хил хаалттай 21 он хил хаалттай байх юм бол бид нар бол үндсэндээ 22 оны 6 дугаар сараас нааш бол гаднаас орлого олох боломж үндсэндээ байхгүй гэсэн. Тэр маань яг өдийгээс ингээ харах юм бол баг үндсэндээ яг 2 жилийн нөхцөл байдал үүсчихэд байгаа маа. Тэгэхээр энэ нөхцөл байдал маань ингээд цаашид ингэж удаан үргэлжлэх юм бол бизнес эрхлэгчд бол удаан тэсгэд их боломж багтай болж байна. Ялангуяа тур оператор компаниудын хувьд ингээд орлого олохгүй их удаан хугацаагаар ажиллах юм бол одоо үндсэндээ ажиллах хүчнүүдээ халахаас өөр сонголт алга. Жишээ нь одоо манай компанид офстой бол одоо ингээд ийм 6 хүнтэй байдаг. Одоо ингээд 6 хүн ажилладаг бол одоогоор бол бид нар нэг л хүнтэй ингээд заахаа ингээд захиралтайгаа зүг хоёулах насуг ингээд ажиллаж байна. Бусдын бол ингээд үндсэнд нь бол гэрт нь буцаасан. За бидний хувьд бол яг бас ингээд үйл ажиллагааныхаа ингээд доктортой байдлыг ингээд хадгалахын тулд нэлээд чармааж ажиллаж байгаа. Гэтэл их олон компаниуд маань одоо ажилчдаа хаалаад офсаа хаагаад гэртээ харьцсан. За энэ маань хэрвээ ингээд удаан үргэлжлээд ингээд дамжирах юм бол Монголын аялал жуулчлалын салбар үндсэндээ энэ гаднаас жуулчин оруулж ирдэг цөм компаниуд нь үндсэндээ ингээд зах зээл дээр алга болох юм бол бид нар дахиж энэ аялал жуулчлалын зах зээлийг сэргээхийн тулд дахиад 10-аас 15 жилийн ажил болно. Энийг бол бас ойлгох ёстой болов гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэг одоогийн байдлаар нөхцөл байдал юм байна. Одоо вирусын цар тахлын одоо юу нөхцөл байдал одоо хязгаар сайжрах нь бол биднэрт бол бас тийм ойлгомж их багтай, мэдээлэл их багтай байна. За эдгээр вакцинууд гарч байгаа ч гэсэн бид нар бол 22 оны 6 дугаар сар хүртэл бол үндсэндээ гаднаас жуулч авах боломжгүй болчлоо гэж ойлгож байгаа. За баярлалаа.